дугаар бодлогын хувьд нэг бухал үсийг тэмээ болохоор 2 сар иддэг. Өхөр болохоор 3 сар иддэг. Хонь болохоор 4 сар, ямаа болохоор 6 сар иддэг. За тэгээд ингэм бол нэг бухал үсийг ингэж идэж дуусгаж байгаа юм бол бид нэг бухлаа хэдийн хэсэг гэж үзэх вэ гэдгээ тодорхойлно. Тэр маань 2-т, 3-т, 4-т, 6-т хуваагддаг байх ёстой. Тэгэхээр би энийг 12 хэсэг гэж үзчихье. За бас мөн адилхан 12 байх албагүй 2, 3, 4, 6-т хуваагддаг байхаар хэсгийг сонгож болно гэсэн. Энэ бол бид нэг бухал үсийг 12 хэсэг гэж үзэж байгаа. За тэгсэн чинь бодлогон дээр 5 бухал үсийг тэмээ, өхөр, хонь, ямаа 4 нийлээд хэдэн сарын хугацаанд идэх вэ гэж асуусан. За ингээд ирсэн бол за энэ эхлээд 1 сард тэд нар маань хэдийн хэсгийг иддэг вэ гэдгийг олох шаардлагатай гэсэн. Тэгэхээр тэмээ бол 12-ыг 2 сар идэж байгаа юм бол 1 сард 6 хэсэг иднэ гэсэн үг. За өхөр бол 12 хэсгийг 3 сар идэж байгаа юм бол 1 сард 4 хэсгийг иднэ гэсэн үг. Хонь бол 12-ыг 4 сар идэж байгаа учраас 1 сард 3 хэсгийг иднэ. Ямаа бол 12-ыг 6 сар идэж байгаа учраас 1 сард 2 хэсэг идэнэ. Ингээд ирэхээр энэ дөрөв маань нийлээд 1 сард хэдэн хэсэг өвс идэж байгаа вэ гэхээр 15 хэсэг өвс бухал өвс идэж байна гэсэн үг. Гэтэл бидний бодлогон дээр маань 5 бухал өвс гэсэн байхгүй. Нэг бухал өвс маань 12, тэгвэл 5 бухал маань 12-ыг 5-аар үржүүлэхээр 60 хэсэг болно. 60 хэсэг өвсийг 1 сард тэрэд маань 15 хэсгийг идээд байгаа юм чинь хэдэн сар идэх вэ гэхээр 60-га 15 таваагаад энд бол 4 сар иднэ. Буюу В хариулт маань гарч ирж байна гэсэн үг. За дараагийн 16 дахь бодлого 15 ба 21-т зэрэг хуваагдах 2017-оос бага гэхдээ 217-оос их хичнээн тоо байх вэ гэж асуусан. За ингээд ирэх юм бол бид нэр хамгийн ихэд 15 болон 21-т зэрэг хуваагддаг хамгийн бага тоо хэдвэ буюу хамгийн бага эрхийг багтагч болно гэсэн. Тэр хамгийн бага тоо бол 105 гол. За гэтэл бид нэр 2017-оос бага гэсэн. Тэгэхээр 2001-ээс ахуулаад 2017 хүртэл 105 хуваагддаг хэдэн ширхэг тоо байгаа вэ гэдгийг олъё. Тэгэх юм бол 2017-го 105 хуваана. Гэхдээ би ингээд дөрвөлжин хаалтан дотор хийнэ гэдэг нь бүхэл хэсгийг авна гэсэн. Яагаад тэгэхээр биднэрт яг хэдэн бүхэл тийм тоо байгаа вэ гэсэн бутархаануул шаардлагагүй тийм ээ. Ингээд ирэхээр 2017 105 таваагаар 19 ширхэг ийм тоо байна гэсэн. Тэгэхээр нэгээс ахуулаад 2017 хүртэл биднэрт 19 ширхэг тоо байгаа. Гэтэл бидний нөгөө нөхцөл дээр маань юу гэж өгсөн бэ гэхээр 217-оос их гэдэг нөхцөл өгсөн. Тэгэхээр 217-оос их гэж аимж 217 нэгээс ахуулаад 217 хүртэл хэдэн ширхэг тоо байгаа вэ гэдэг мөн адил олох ёстой. Тэгэхээр би 217-го 105 хуваагаад бүхэл хэсгийг нь авъя тийм ээ. Тэгэхээр 2 ширхэг гарч ирнэ. Тэгэхээр нэгээс 2017 хүртэл 19 ширхэг, нэгээс 217 хүртэл 2 ширхэг. Гэтэл энэ хооронд нь тэгвэл хэдэн ширхэг байгаа вэ гэхээр 19-с 2 ширхгээс 17 ширхэг тоо байгаа буюу Д хариулт байх нэ гэсэн үг.